За Монгол Улсын хэмжээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар осол гэмтэл гадны шалтгаанд нас баралтын 2734 тохиолдол бүртгэгдэж нийт нас баралтын 17.2%-ийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 93 тохиолдолд буурсан байна. Энэ нь 10,000 хүн амт ноогдох осол гэмтэл гадны шалтгаанд нас баралтын 8.6% юм а. За харин Хинтээ аймгийн тухайд ослын тэргүүлэг 5 шалтгаанд уналт 380, зам тээврийн осол 360, аймгийн механик хүчинд өртөг 263, амьд механик хүчинд өртөг 152, түлэгдэлт 118 хүн өртжээ. За үүнээс амиа хорлолт 16, бусдад хорлогдсон 5, бусад осол гэмтэл 23, нийт 52 иргэн 2020 онд осол гэмтлээс болж нас алсан байна. За жил үрийн 1 сар бол осол гэмтлээс сэргийлэх, осол гэмтэлтэй тэмцэх сар байдаг. За жил болгон Хинтээ аймгийн Мэс засал гэмтлийн тасгийнхан бол за цэцэрлэг, сургууль, албан байгууллагуудад осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжаас үзүүлэх талаар сургууль сурталчилгаа явуулдаг байгаа. За энэ жил бол одоо COVID-19 өвчин гарсантай холбоотойгоор аливаа сургууль сурталчилгааг бол одоо цахимаар хүргэж байгаа. За нийт улсын хэмжээнд бол 2020 оны эхний 9 сарын байдлаар 1600 осол гэмтэлд өртсөн байна. За үүнээс одоо хүүсээр дараалж үзэх юм бол за 10 хүний тутмын 6 хонд нь одоо эрэгтэй хүмүүс ихэвчлэн барьцсан байна. За осол гэмтэл, аливаа осол гэмтэл барьтгэхэд бол тухайн байгууллага орон нутгийн онцлог, зам тээвэр, харилцаа холбоо, үйлдвэрлэл төгсөнтэй холбоотойгоор ихэвчлэн хөдөлмөрийн насны эд ажлын насны хүмүүс бол ихэвчлэн өртдөг. Осол гэмтэлд одоо үйлдвэрлэл, зам тээврийн ослоор бол ихэвчлэн өртсөн байдаг. За манай Хинтээ аймгийн хэмжээнд бол за осол гэмтлээс тэргүүлэх үндсэн 5 шалтгааны бол хамгийн онцлог юм бол насан туршийн хүүхдүүд гэр орондоо байхдаа тухайн оршин сууж байгаа газраа цэцэрлэг сургуультай явахгүй байгаатай холбоотойгоор түлэгдэлт бол одоо бусад аймагуудтай харьцуулахад маш өндөр гарсан байна. За энэ нь бол эхний одоо 3-т 21 аймагаас эхний 3-т түлэгдсэн хүүхдийн тоогоор бол бас өндөр байна. За ер нь бол 2020 оны эхний 9 сарын байдлаар осол гэмтлийн 5 шалтгаанд уналт, амьгүй механик хүчин зүйлд өртөх, амьтаа механик хүчин зүйлд өртөх, хүчирхийлэл, зам тээврийн осол гэсэн одоо тэргүүлэх 5 шалтгаан байна. За манай аймгийн хэмжээнд бол тэргүүлэх 5 шалтгаан дөрөв дээр дурдсанаар түлэгдэлт хамгийн өндөр гарсан байгаа. За үүнээс уналт бол 380, зам тээврийн осол 360, амьгүй механик хүчин зүйл өртөх 263, за амьд механик хүчин зүйл өртөх 152 тохиолдол буюу 10.7%-ийг эзэлж байна. За энэ амьгүй механик хүчин зүйл гэдэгт нь бол одоо гадны нөлөөтэй, одоо мориноос унах, могоод хатгуулах, нохойд хазуулах, нохой мууранд гэрийн тэжээр амьтдад бэртэх тэгвэл амьттай механик зүйлд нь орж байгаа. За мөн амиа хорлолт 16, бусдад хорлогдсон 5. За бусад осол гэмтэл 23 гэсэн тийм нас оролтын тоо гарсан байна. За Хинтээ аймгийн тухайд ахуй хүрээний түлэгдэл тэр дундаа бага насны хүүхэд түлэгдэх осол гэмтэл өндөр буюу улсын хэмжээнд 3 дахь эренблэгдэж байгаа нь анхаарлыг татаж байна. Сургууль цэцэрлэг орохгүй байгаа энэ үед хараа хяналт сулаас болж хүүхдүүд түлэгдэж байна. За мөн халтргаа гулгаатай энэ үед явгнаас сунснаас болж хүнд гэмтэх, явган зорчигчийг зам гарч байхад нь хурдаа тохируулаагүй суулж дайрсан зэрэг осол гэмтэл баггүй гарчээ. Саяхан бас хөлний агуулганд орсон юм байна. Яагаад бас гэмтсэн бол шалтгааны юу байгаа бол ард иргэдээ андаж бас сэрэмжлүүлэх үргүүл. Халтар чанаад хөлөө гэмтээсэн. Тухайдаа бол мэддэхгүй байсан уу? Ямар байсан? Яг би өөрөө эмнэлгийн мэргэжилтэй хүн болохоор яг унаад л хугарлаа гэдгийг л өөрөө мэдсэн. Одоо өвчний юм завэр ямар байна? Ямар хаалхаанд оров? Одоохондоо бол мэдээ алдвал энэ хэсгийн мэдээ алдвалтаа орсон. Тэгээд одоохондоо мэдээ орж эхэлж байна. Одоохондоо өдөөд ах завар байгаагүй л. Ер нь ард иргэдтэй хүмүүстэй хандаж бас юу гэж зөвлөх вэ? Ард иргэдтэй болгоомжтой л яв. Тий. Энэ
Би болохоор зэрэг төвжээтэй хадаас хийлгсэн хаалгаанд. Тэгэд манай энэ аймгийн төвийн эмсэн эмчнэр л их мундаг. Ер нь жолооч нартай хандаж бас үеийнгийн хүүхдүүдэд хандаж бас юу гэж хэлмээр байна. Ер нь тэгээд замд оролцож байгаа хүмүүст болгоомжтой байгаарай гэж зөвлөе. Ер нь ямар нөхцөл байдал үүссэн тухайд? Тухайд замаас яг дэлгүүр рүү явж исэн. Дэлгүүр рүү явж байгаа тэр нэг машин амар зам тавьж өгөөд тэрнгээ хойтлоор нь гараад тэгээд нөгөө юу машин ингээ замаас яг гараа явжсэн чинь машин ирээд дайрцсан. Одоо тэгээ ямар онцтой байх вэ? Одоо болохоор жоохон толгой өвдөд дотор мох хоргод байгаа. Нийт жолооч нартай хандаж бас юу гэж хэлэх вэ? Нийт жолооч нартай юу? Ер нь замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож байгаарай гэж хэлмээр байна. Явхан зашигчдыг бас. Тэгээ бас хүндлэх хэрэгтэй гэд зам тавьж өгөх хэрэгтэй гэд. Иргэд ихэвчлэн явганаас унаж бэртгэхтэй хурдангуйх алхахтаа халаасандаа гараа хийж явах, хөлөө хит өндөр өргөж алхах, нарийн хошоортой гутламсах, шатаар явахдаа бариулаас барихгүй байх, хүнд зүйлс гинэт төрөх зэрэг олон шалтгаанаас үүдэн ахуйгаасаа маш их бэртдэг байна. За ер нь өвлийн улиралд бол ихэвчлэн хамгийн нэгдүгürt бол одоо альтаргаа гулгаанаас шалтгаалж ихэвчлэн одоо зам тайврын осол явгнаас унж бэртэх осол гэмтлүүд бол ихэвчлэн байдаг. Гар хугарах, хөлний гэмтэл бэртэл. За арцэг сүүж нурууны гэмтэл хэмтэн. За энэ дээр анхаарах гол зүйл бол одоо харанхуй гудамж талбайгаа одоо гэрэлтүүлэхтэй байлгах, мөн хувь хүн өөрсдийнхөө одоо аюулгүй байдлыг хангах анхаарал болгоомжтой явах, зөв хувцаслах, дулаан хувцаслах, альтрахаас сэргийлсэн тийм гутал хувцас өмсөх. За насан туршаагүй хүүхдийг одоо гэрт ганцаараа гин орхихгүй байх. За химийн болон одоо ямар нэгэн аюултай халуун хүтний одоо халуун тоогоо зуухнаас одоо хүүхдийг одоо хол байлгах. За мөн одоо зам тайврын ослоос сэргийлэх, согтууруулах хундаа хэрэглэсэн үедээ зам тайврын хөдөлгөөнд оролцохгүй байх. Манай Энтэй аймгийн мэс заслын дасагт жилдээ нэг 900-аас 1000 орчим яаралтай болон төлөвлөгөөт мэс засал ордог. За үүнээс бол нэг гэмтлийн одоо хаалгаануудаас бол одоо дунд чимгний хугарал, шилбэний хугарал, за цээжний хэвлийн битүү гэмтлүүд, за мөн гарын хугарал бэртэл, мултрал одоо мөчтийн хаалгаануудыг бол Энтэй аймагт бол хийгддэг болсон байгаа. За мөн компьютер томограф манад орж ирсэнтэй холбоотойгоор сүүлийн үед бол тархины хүнд гэмтэлтэй ухаангүй гавл тархины дотор цусан хураа үүссэн гавлын хугарал бяцралтай тийм өвчтөнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна.